Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас үзүүлж байна. Монгол улсын урт хугацааны бодлогын баримт бичиг Алсын хараа 2050 засгийн газрын 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу төрийн үйлчилгээг нээлттэй ил дод хүнд сурталгүй болгох ажлын хүрээнд уул уурхай хүнд үйлдвэрийн яам, ашигт малтмал газрын тосны газар, үндэсний геологийн албаны дэргэдэх эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн үйлчилгээ цахимаар хүрдэг боллоо. Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн бүртгэлийн цахим системд www.st.MPC.ITC.gov.cg хаягаар нэвтрэнэ. Системийн нүүр хуудас хэсэг нь системд бүртгүүлэх, нэвтрэх шаардлагагүйгээр нийтэд ил тод байдлаар нээлттэй байх хэсэг юм. Нүүр хуудас хэсэг дараах үндсэн хэсгүүдтэй байна. Үүнд нээлттэй мэдээлэл, бүртгүүлэх хэсэг, нэвтрэх хэсэг, салбар зөвлөлийн мэдээлэл, түгээмэл асуулт хариултын сан зэрэг хэсгүүдтэй байна. Нээлттэй мэдээллийн хэсгээс хуралд орох хүсэлтүүд, хуралд орсон хүсэлт, батлагдсан хүсэлт, статистик болон эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар мэдээллийг харах боломжтой юм. Бүртгүүлэх хэсэгт хэрэглэгч системд анх нэвтэрч орох үед бүртгүүлэх шаардлагатай. Аж ахуй нэгжийг захирал төлөөлж системд бүртгэл үүсгэнэ. Бүртгүүлэх товч дээр дарж гарч ирсэн цонхонд харгалзах мэдээллүүдийг оруулж бүртгүүлэх товч дарснаар амжилттай бүртгэгдэнэ. Нэвтрэх хэсэгт хэрэглэгч нэвтрэх товч дээр дарж гарч ирсэн цонхны байгууллага хэсгийг сонгоно. Бүртгүүлсэн регистрийн дугаар болон нууц үгийг оруулж нэвтрэх товч дээр дарна. Байгууллага холбох. Хэрэглэгч системд нэвтэрч орсны дараа байгууллага холбох товч дарж байгууллагын холболт хийн. Гарч ирсэн цонхны эхний мөрд байгууллагын регистрийн дугаарыг оруулж хайх товч дарснаар тухайн байгууллагын мэдээллийг улсын бүртгэлийн ерөнхий газраас хур системээс хайж холбох товч дээр дарна. Байгууллагын мэдээлэл. Аж ахуй нэгж нь байгууллагын мэдээлэл цэсэнд дараах мэдээллүүдийг бүртгэнэ. Үүнд хуулийн этгээдийн мэдээлэл, ерөнхий захирлын мэдээлэл, хаяг байршлын мэдээлэл, ордын мэдээлэл, захиалагч тал ордын мэдээлэлээр хүсэлт гаргаж байгаа ордын мэдээллээ орд бүртгэх товч дарж орд бүртгэх цонхыг дуудана. Гарч ирсэн цонхонд харгалзах мэдээллийг оруулан хадгалах товч дарснаар ордын мэдээлэл бүртгэгдэнэ. Мөн ордын мэдээлэлээр тусгай зөвшөөрлийн мэдээллийг нэмэх товч дээр оруулна. Одоогоор тусгай зөвшөөрлийн мэдээллийг аж ахуй нэгж гараас оруулж байгаа бөгөөд удахгүй кадастрын системээс шууд татаж оруулдаг болохоор бид ажиллаж байна. Тэзүү боловсруулагч тал захиалагчийг төлөөлж хүсэлт гаргахдаа тэзүү жагсаалт хэсгийг ашиглана. 5 салбар зөвлөлтөөр тус тусын бүртгэл үүсгээд хүсэлтээ гаргана. Тэзүү боловсруулагчийн үйл ажиллагааг захиалагч тал хүсэлтийн төвөгцөсөнд нэвтэрч хянах боломжтой байна. Тэзүү боловсруулагч шинжээж томилох хүсэлтийг тэзүү жагсаалт цэсээр нэвтэрч тэзүү бүртгэх товч дээр дарж хийн. Шинжээж томилох хүсэлтийн хамт тэзүү тайлан судалгаа файлуудыг авсаргана. Аж ахуй нэгжийн өргөдлийн маягт дээр мэдээллүүдийг улсын бүртгэлийн ерөнхий газраас хур системээр дамжуулан системээс автоматар харуулах ба баталгаажуулалт хийн. Бусад шаардлагатай судалгаа тайлангийн материалуудыг PDF болон зурган өргөтгөлтэй файл бодлоор оруулж зөвлөх инженерийн бүртгэлээс тухайн судалгаа тайлан дээр ажилласан шинжээчийг сонгоно. Бүрдүүлэх материалаа шалгаж баталгаажуулаад шинжээж томилох хүсэлт илгээнэ. Аж ахуй нэгжээс ирсэн хүсэлтийг нарийн бичгийн дарга шинжээж томилох цэсэнд хүлээн авч шинжээчийн бүртгэл мэдээллийн санд үүсгэн зөвлөх болон мэргэжсэн инженерүүдээс шинжээч нэмэх товч дарж санал оруулж хүсэлт баталгаажуулснаар дараагийн ирэх бүхий албан тушаалтанд шилжинэ. Үүний дараа салбар болон зөвлөлийн дарга эрдэс баялагын мэргэжсэн зөвлөлийн дарга нар мэргэжилтийн хэсгээр нэвтрэнэ. Нарийн бичгийн даргын санал болгосон шинжээчийг тайлбар оруулан хасах, мөн нэмэх боломжтой. Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн дарга шинжээчийн бүртгэлийг эцсийн байдлаар хүлээн авснаар шинжээж томилох хүсэлт баталгаажна. Системд шинжээж томилсон бүртгэл үүсэх ба зөвлөлийн дүрмд тусгасны дагуу жилд шинжээч хийх, мэргэжсэн болон зөвлөх инженерийн донд системээс шалгуур ажиллах хязгаарлалт хийн. Шинжээж томилсон шийдвэр QR бүхий цаасан байдлаар аж ахуй нэгжид системээс шууд илгээгдэнэ. Үүний дараа аж ахуй нэгж холбогдох материалыг бүрдүүлж тойрох нээх хүсэлтийг илгээнэ. Тойрох нээх хүсэлт нарийн бичгийн даргад дараах байдлаар харагдана.
Нарийн бичгийн дарга тойрох хуудас нээж хянах мэргэжилтнүүдийг нэм. Ингэснээр хянах мэргэжилтнүүд аж ахуйн нэгжээс ирүүлсэн материалыг хянаж хүлээн авах болон тайлбартайгаар аж ахуйн нэгжид буцаах боломжтой. Мэргэжилтэн буцаасан тохиолдолд аж ахуйн нэгж засвараа хийж хүсэлтийг дахин илгээнэ. Дахин илгээсэн хүсэлтийг мэргэжилтэнд дүгнэлт оруулж хүлээн авна. Ингэснээр нарийн бичгийн дарга ирсэн хүсэлтүүдээс хурлын дэгт орсон огнооны дарааллаар хурлын жигсаалт үүсгэнэ. Нарийн бичгийн дарга ирсэн хүсэлтүүдээс хурлын тов үүсгэнэ. Эрдэс баялагын мэргэжилсэн зөвлөлийн нарийн бичгийн дарга, салбар зөвлөлийн дарга нар хурлын жигсаалтаас тайлбартайгаар хүсэлт нэмэх товчоор нэмэх эсвэл үйлдэл товчоор хасах боломжтой. Ингэснээр хурлын өдөр цагийг шатны дарга нар санал оруулснаар эрдэс баялагын мэргэжилсэн зөвлөлийн дарга нар хүлээн авснаар товлогдно. Дээрх бүх шийдвэрлэлийн түүхийг аж ахуйн нэгжүүд хүсэлтийн түүх зэсээс хянах боломжтой. Системд хурлын дэг бүх хэрэглэгчдэд харахаар нээлттэй байна. Эндээс төсөл боловсруулагч аж ахуйн нэгжийн дэгийн хэд дүгээрт орсон хурлаар орох он сар өдөр харагдах юм. Нарийн бичгийн дарга нар хурлаас гарсан шийдвэрийг засвартай хүлээж авах, буцаах, хүлээн авах төрлөөр бүртгэж хурлыг хаана. Хурлаас гарсан шийдвэрийн дараа аж ахуйн нэгж дүгнэлт тавсаргана. Аж ахуйн нэгжээс ирүүлсэн дүгнэлтийг нарийн бичгийн дарга, салбар хуралдааны дарга, эрдэс баялагын мэргэжилсэн зөвлөлийн дарга нар хянан баталгаажуулснаар QR бүхий цаасан дүгнэлтийг аж ахуйн нэгжид системээс илгээнэ.